Европт ийм асуудлыг аль хэдийнэ туулаад үзчихсэн учраас машины зогсоол ялангуяа гараж Монголын нөхцөлд зайлшгүй чухал гэж онцолдог байсан. Бараг хүн бүр нэгээс дээш тонны машинтай байдаг болсон болохоор зогсоол гаражийг урьдчилан төлөвлөх ёстой байдгийн ач холбогдлыг одоо л хүмүүс ойлгож байна. Жишээ дурдвал ресторанууд зогсоолтой байх ёстой. Тэгэхгүй бол замын төвжирэл саатал үүсгдэг. Иймд зогсоолын орц гарцыг зөв төлөвлөхгүй бол замбраагүй юм болно. Азийн томоохон хотуудын хөгжлийн тухайд бол том хотууд гадагшаа гарах шаардлагагүйгээр нэг барилга дотор дэлгүүр үйлчилгээгээд бүгдийг дотор нь багтаасан босоо барилгын шийдлийг ашиглаж байгаа. Сүүлийн жилүүдэд алсын зайнаас ажилдаг хэм маяг их дэлгэрч байгаа болохоор хэрв зайнаас ажилдаг бол машинтайгаа гэртээ ирээд л гаралгүй амьдарч болно.